За сайн байцгаана уу? Та бүхэн дэсдүгээр ангийн сурагчдын ажил мэргэжлийн чиг баримжаа олох үйл ажиллагаанд эцэгхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч байна. Тэгэхээр хүний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг бол мэргэжил сонголт байдаг. Тэгэхээр мэргэжил сонголтоо зөв сонгочих юм бол тухайн хүүхдийн амьдралын чанарт нөлөөлөө зогсохгүй улс орны хөгжилд ч гэсэн сайнаар нөлөөлнө. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл нэлээд нарийн төвөгтэй болж иргэдээс өндөр түвшний ур чадвар шаарддаг болоод байна. За Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр дээд боловсролтойч мэргэжлийн ур чадваргүй ажилгүй иргэдийн тоо их байна. За ажил олгогчдын зүгээс дээд боловсролтой гэхээсээ илүү чадамжтай мэргэжлийн ажилчид хэрэгтэй байна гэж тэмдэглэсэн байдаг. Статистик мэдээгээр сүүлийн жилүүдэд ажилгүйд нэлээд их нэмэгдэж байна. За дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлт хангалтгүй байна. За эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй төгсөгчдийн тоо мөн хангалтгүй байна. Өөр ажлын байранд шилжиж байна. Гэх мэтчлэнгээр нэлээд асуудлууд гарч байгаа нь ажил мэргэжлийн чиг баримжааг зохион байгуулах нөхцөл бүрдээд байгаамаа. Тэгэхээр дээрх шалтгаанууд нь тухайн сурагчид тухайн ажилдаа ажиллах сонирхолгүй байх, ур чадвар чадамжгүй байх. За тэгээ хөдөлмөрийн зах зээлийг судлаагүй зэрэгс ийм үр дагавар гараад байна. Тэгэхээр суралцагчдад ажил мэргэжлийн төлөвлөгөө хийх, ухаалаг шийдвэр гаргах шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх, мэдлэг тусалцаа үзүүлэх тухай ойлголтыг ажил мэргэжлийн чиг баримжаа олох гэж гэдэг. Тэгэхээр сургуулийн түвшинд бол сургуулийн удирдлагууд, багш нар ажил мэргэжлийн чиг баримжааг зохион байгуулдаг. За үүндээ эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй байгааг сайн үйл ажиллагаатай сургуулийн туршлагаас харж болно. Тэгэхээр дээд боловсролтой хэдий ч иргэд ажилгүй байгаагийн үндсэн шалтгаан нь өөрсдийнх нь эсвэл эцэгхийн хийсэн алдаатай сонголтууд байдаг гэж судлаачид үзсэн байдаг. За суралцагчид ажил мэргэжлээ сонгохдоо эцэг эхчүүдтэйгээ зөвлөдөг хэдий ч эцэг эхчүүд маань энэ талын ойлголт нэлээд сул байгаа учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Иймд ажил мэргэжлийн чиг баримжааны үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, за тэдний дэмжлэг оролцоог сайжруулах хэрэгтэй байгаамаа. За эцэг эхчүүдэд багш нарын зүгээс дараах зөвлөгөөнүүдийг өгөөрэй. За сургуулиас зохион байгуулж байгаа ажил мэргэжлтэй холбоотой уулзалт, өдөрлөг, сургалтанд байнга оролцож байгаарай. За үйл ажиллагааг зохион байгуулахад нь бас сайн оролцож байгаарай. За сурагчдын гарын авлага ажил мэргэжлийн төлөвлөгөөний агуулгатай сайн танилцж, сайн мэддэг байх хэрэгтэй. За хүүхдтэйгээ хамт гарын авлагуудыг ажиллаарай. За ажил мэргэжлийн сорилтыг ашиглаад хүүхдийнхээ сонгосон ажил мэргэжлийн шаардлагуудыг бас сайн мэдэж аваарай. За ажил мэргэжлтэй холбоотой боловсрол сургалтын байгууллагуудын боломжуудыг сайн судлаарай. За мөн энэ боловсрол сургалтын олон хувилбартай сонголтуудыг хийхэд бас хүүхдүүдэд туслана. За ажил мэргэжлтэй холбоотой асуултууд хэрэг хүүхд чинь тавил хэрэг мэдэхгүй бол шууд хэлэх хэрэггүй, олж мэдсэний дараа тайлбарлаж хэлээрэй. За сургалтын талаар бол хамт судалж эрэл хайлт хийх нь илүү үр дүнтэй гэдгийг бас тайлбарлаарай. За хөдөлмөрийн зах зээлд боловсрол сургалтын талаар байдаг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг сайн сонсож мэдэх хэрэгтэй. За мөн хүүхдийнхээ сонирхч буй ажил мэргэжлтэй холбоотой байгууллагад очиж ажлын нөхцөл орчинтой нь бас танилцуулах хэрэгтэй. За мөн сургалтын байгууллагатай танилцуулж суралцах орчныг сайн, тэр үедээ л оюутны дотор байр нь ямар юм, за мөн гараад төгсөгчд нь ажлын байраар хэр хангагддгийг гэдэг зэргийг бол сайн судлах хэрэгтэй. За тэгээд цаашдын энэ ажил мэргэжлийн цаашдын төлөв нь ямар юм бэ? Хөдөлмөрийн зах зээлд хэр эрэлттэй, нийлүүлэлттэй юм бэ гэдгийг сайн судлах хэрэгтэй. За эцэг эхчүүд хэдийгээр хүүхдтэй нэлээд анхаарал тавьдаг хэдий боловч яг ямар байр суурьнаас хандхаа мэдгүй байх тохиолдлууд их байна. Мөн ажил мэргэжлийг эртнээс сонгох хэрэгтэй гэдэг талын мэдлэг мэдээлгүй байхаас шалтгаалаад
элсдийн ерөнхий шалгалтын оноон дээр суурьж одоо хүүхдийнхээ ирээдүйн ажил мэргэжлийг сонгоод байна гэдэг бол нэлээд одоо учир дутагдaltaй юм аа. За эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ажил одоо мэргэжлийн хувьд ярихдаа эерэг болон сөрөг нөлөөллийг одоо өөрөө мэдлгүй бий болгоод байдаг. Жишээ нь шүүмжлэл сэтгэлгээгүй хүүхдийнхээ ярьж хүсэж байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч дэмжиж байгаа бол эерэг гэж ойлгож олно. Харин өөрийн үзэл бодлоо тулгах, бусдтай харьцуулах, хүс сонирхлын няцаа хайхрахгүй байх зэрэг нь сөрөг одоо нөлөөлөл юм шүү. Тэгэхээр эцэг эхийн зүгээс бол хүүхдтэй хийж болох зүйлсийг бас сайн тайлбарлаарай. За хүүхдийн хүсэл сонирхлыг заавал асуугаарай. Хүүхд чинь ирээдүйд одоо ямар ажил мэргэжилтэд олох гэж байгаа, ирээдүгээ хэрхэн төлөвлөсөн бэ гэдгийг одоо сонсох хэрэгтэй. За магадгүй өөрөө чинь хүсээгүй ажил мэргэжлэр, өөрөө чинь сонирхлыг татаагүй ажил мэргэжлийг сонгосон бол үүн 50 хандаж хүүхдийн хүсэл сонирхлыг нэгд тавиарай. Хүүхдийн хүсэл сонирхлыг нэгд тавьж байгаа тохиолдолд бол мэдээж тэр хүүхдийн дараа шатны сургалтанд сайнаар нөлөөлнө, амжилттай суралцах үе хаалга нэнэ. За тэгээд хүүхд болгон одоо авьяас чадвар, ур чадвар нь өөр байдаг учраас хүүхдээ чинь сонгосон одоо ажил мэргэжил тэр хүүхдийн одоо ур чадварт нь тохирч байна уу гэдэг дээр судалж зөвлөөрэй. За мөн олон төрлийн ажил мэргэжлийн ертөнцийн талаар мэдээллийг олж хүүхдтэй бас танилцуулах хэрэгтэй. За мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайн сонсоорой. За яг одоо энэ цаг үед хэрэгцээтэй байгаа ажил болон боломжтой байгаа энэ ажил мэргэжил ирээдүйд илүүдэлтэй болохыг одоо үгүйсэхгүй техник технологи их хөгжиж байна. Тийм учраас үүнийгээ дагаад хүний гараар хийж болох зүйлсийг роботууд орлон хийдэг болоод байна. Энэ үүднээс одоо боломжгүй тохиолдол гарах учраас энийг сайн судлах хэрэгтэй. За тэгээд эцэг эхчүүд өөрөө одоо үлгэр дуурайл болж өөрт чинь одоо гарч байсан алдаа дутагдлыг зөвшөөрөн түүнийгээ сэрэмжлүүлэх мөн ололт амжилт бол түүнийгээ хүүхдтэй танилцуулж байгаарай. За эцэг эхчүүдийн зүгээс бол альва гаргасан шийдвэрийг нь битгий одоо зэмлээрээ. За зөв шийдвэр гаргахад нь чиглүүлж дэмжээрэй. За төвчээргүй хандаж бол болохгүй. Ер нь бол альва төвчээр гэдэг бол ямар ч одоо үйл ажиллагаа хийхэд сайн үр дүнг авчирдаг. За тэгээ хүүхдэд нөлөөлөх гэж битгий оролдоорой. За дангаараа битгий шийдвэр гаргах гэж оролдоорой. Ер нь бол багштай, сурагчтай хамтын шийдвэр дээр гаргасан одоо сонголт үр дүнтэй шүү гэдгийг бол эцэг эхчүүдэд ойлгуулаарай. За ажил мэргэжлийн чиг баримтчааны үйл ажиллагаа одоо ойлголт болон үйл хэрэг гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. За ойлголт гэдэгт бол ажил мэргэжил сургалттай холбоотой одоо өөрийгөө таньж мэдж ойлгох, өөрийнхөө сонирхол, чадвар, арга барил, давуу тал юу юм бэ гэдгийг бол сайн ойлгох хэрэгтэй. За ажлын ертөнцийг бас ойлгуулна. За энэ ямар ажил төрлүүд байдгийг, энэ ажил мэргэжил нь одоо сургалттайгаа хэр нийцтэй. За энэ ажил мэргэжлүүдэд одоо нөлөөлөх шийдвэрүүдийг бас ямар хүчин зүйлүүд байдгийг, жишээ нь одоо найз нөхөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэр үнэн бодит юм бэ гэдгийг судлах энэ талын ойлголтууд болно. За мөн нэгэнт ойлголтоор одоо ажил мэргэжлээ сонгоцсон болвол энэ суралцах чиглэл ямар сургууль цаашд суралцах вэ гэдгээ сонгох хэрэгтэй. За энэ чиглэлийн ажил мэргэжлээ сонгосон бол түүнийгээ бас ямар одоо хичээлд илүү сонгон суралцах вэ гэдгээ хүртэл одоо эндээсээ суралцнаа. За тэгээ 10 дугаар ангид хичээлийн сонголт хийх учраас үүнтэй холбоотой сонголтын 7 хоногийг амжилттай хийж хэрэгжүүлэх нь энэ үйл хэрэг болох чухал алхам юм аа. За 9 дугаар ангийнхны хамгийн чухал одоо агуулга нь бол хичээл сонголтын 7 хоног байдаг. За энэ үйл ажиллагаанд багш эцэг их суралцагчид хамтраад 10 дугаар ангийн хичээл сонголтыг хийгээд түүнийхээ дагуу мэргэжлийн одоо төлөвлөгөө боловсруулах явдал байна. За 10 дугаар ангид заавал судлах хичээл, сонгон судлах гэж хоёр төрлийн одоо хэсэгтэй байдаг. За 10 дугаар ангиас эхлээд өөрийн сонирхол, хувь хүний чадвар тохируулан мэргэжлээ сонгосон байгаа. Тэр мэргэжилтэйгээ тохирох хичээлийг сонгодог. За 10 дугаар ангид бол нэг 4 хичээл сонгоно. 11, 12 дугаар ангид түүнээсээ нэг хасаа 3 хичээлийг сонгодог. За энэ бол хамгийн одоо анхаарал
тай байх зүйл байдаг. За тэгэхээр хичээл сонголтыг одоо ямар судалгаагүй, ач холбогдлыг ойлгоогүй хин нэгэн найзыгаа орохоор дагаа орчихсон ийм тохиолдол 12 дугаар ангидаа ороод нөгөө хичээлээ дахин одоо солиод өөрчлөөд байдаг тохиолдлууд их байдаг. Тэгэхээр үүн дээр бол манай багш нар сайн анхаараарай. За тэгээд хичээл сонголтын 7 хоногт хийхдээ 7 хоногт болгон өдөр болгон бол төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Жишээ нь сонирхлын чиглэлээ сонгохыг нийт өдөр хийхэд өөрийгөө таньж мэдхэд 2 дахь өдөр, за 10 дугаар ангийн хичээл сонголтыг 3 дахь өдөр гэх мэтчлэнгээр ингээд үнэлгээ хийгээд нөгөө төхөөрөө төлөвлөгөө боловсруулад эцэст нь эцэг ихтэй хамтарсан гар үсэг зурж баталгаажуулна. За ингээд дүгнэлтээ та бүхэн сонсгоё. Тэгэхээр дунд сургуулийн төгсөлд хэдийгээр баяртай үйл явдал одоо хэдий ч эцэг эхчүүд баярлал, хүүхдүүд баярладаг хэдийч хамгийн одоо гол нь бол энэ ухаалгаар ажил мэргэжлээ сонгож чадах нь нийгэмд болон хувь хүний амьдралын чанарт нөлөөлөх чухал үйл явдал юм аа. Тэгэхээр 12 дугаар анги амжилттай төгснө гэдэг нь ажил мэргэжлийн амжилттай төгснө гэсэн үг бол биш ээ. Тэгэхээр сайн сурдаг хүүхэд ажил мэргэжлээ сайн сонгоно ч гэсэн үг биш. Тэгэхээр хүүхдийн сонирхлыг нэгдүгээр тавиарай. За хүүхдийн авьяас чадвар, сэтгэл физиологийн онцлог тохируулан ажил мэргэжлээ сонгоорой. За хамгийн гол нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайн судлаарай. За ингээд энэхүү одоо зөвлөгөөнд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.